Одоо цог цэцэг сайдын харьяалд байдаг Үлзийдэн хязгаарлагдмал хариуцлагатай компани аллерги мед эмнэлэг энэ лаборатори элэгний C вирусын тоолох аппарат байхгүй байсан үедээ шилдгээр шалгараад одоо ингээд ийм хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон байна. Аллерги мед гэдэг эмнэлэг арьс харшлын чиглэлийн эмнэлэг. Өмнө нэг ч удаа элэгний чиглэлээр эмчилгээ хийж байгаагүй, лабораторийн үйл ажиллагааг энэ чиглэлээр хийж байгаагүй, ард иргэд энийг бол маш сайн мэднэ. За тэгээд гинтэл гинт хамелеон шиг хувираад яасан мөхтэй зэрэг элэгний вирус тоолдог нарийн тоон шинжилгээ хийдэг болчихсон. Та бүхнийг энэ одоо хоёр дахь доороосоо хоёр дахь параграфыг одоо харахыг хүсэж байна. Эрүүл мэндийн нийгмийн даатгалаас зохион байгуулсан сонгон шалгуулалтад тэмцэж цус газартай гэрээ байгуулсан 22 лабораториудаас аллерги мед эмнэлгийн лаборатори, Боновит эмнэлэг зүйн эцсийн лаборатори, гэл санаа авахны төв лаборатори, Марипас лаборатори гэсэн 4 лаборатори сорт зөөвлөх эрхтэй байна гэж. За энэ юу гэсэн үг вэ зэрэг аллерги мед эмнэлгийн лаборатори одоо энэ арьс харшлын элэгний чиглэлээр нэг ч удаа өмнө эмчилгээ хийж үзэж байгаагүй, шинжилгээ хийж үзэж байгаагүй ийм лаборатори Монгол улсын элэгний одоо C вирус тоолох лабораториудаас шилдгээр шалгарч улс орон даяар сорц тээвэрлэх эрхээ хүлээн авсан байнамаа. За энэ бол үнэхээр итгэхэд бэх ийм зүйлээ.